За сайн байцгаана уу сонсогчдоо. Эх орныгоо нийтлэл Улаанбаатаруудаас бат найрамдал. Монгол Америкийн улсын Сан Франциско хотоос тэгшээ мэдчилж байна. Юу чи бүтэн дээрээ хэлсэн чи би юу лээ гэж Гэнэт гайхаа. тэгснэ амар гацаж идэв. Юу болов? Хей хүмүүс намайг Наги гэдгээр нь мэддэг мөртлөө бат найрамдал гэхээр би бүтэн дээр хэрэглэр сайн мэддэг юм байл шүү дээ. Аха. Одоо эндээс хойш ирэн бүтэн дээр ирээ явна. Шийдсэн. Холиол яваад байда, холиол яваад. Зөө. За инхүү аналог подкастын маань 100 хэд болчих одоо 109 үү? Тийм байх шүү. Одоо бүр тоогоо алдаж байна дөө. Одоо тоогоо алдцаа. За 109 гэж бодож байна. 109 дэх дугаар та бүхэндээ одоо тэгшээ бит хоёрын нэгэн уншилсан сонирхолтой номоор хүрэхэд бэлэн болоод байна. Одоо яг Улаанбаатарт оройны 10 цаг болж байна. Гадаад өнгөж айгүйх цас будраад амар гоё байна. Өө зөө. Энд бол өглөөний 7 цаг болж байна. Маш халуун байна. Манай тэгшээ маань өглөө одоо Монголын цагийг бас тааруулаад өглөө эрт босдог байгаа. Дандаа нэг 6-7-оос л босч бичдэг те. Тий, ажлаасаа өмнө амжуулах гал үзэн шүү дээ. За энэ удаа бид хоёр бас нэг хүн болгонд бас за бид гурыг бас оруулаад те хэрэгтэй нэгэн сэдвээр номоо бол сонгосон байгаа те. Яг энэ сэдвээр заавал нэг ном унших ёстой гэж бодож явсаар байгаад яг үдийг хүрсэн. Энэ хүн болгонд ялангуяа манай подкастыг одоо бас хичээнгүлэн сонсдог залуучууд болгон өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлээсээ энэ концептыг сайн ойлгосоо гэсэн нэг сэдв байгаа те. За, номын маань нэр болохоор Thanks for the feedback. Боёо одоо санал шүүмжээ надад хэлсэнд баярлалаа гэдэг ийм нэртэй ном байгаа. За тэгээ доотлынхаа сабтайтл буюу одоо доор нь тайлбар нь болохоор энэ фидбек те санал шүүмж хүлээн авахын урлаг болон шинжлэх ухаан гэдэг талаас нь тайлбарласан ийм ном байгаа. За номын маань зохиогч Douglas Stone, Sheila Hane гэд хоёр зохиогчтой те. Хоёулаа ер нь Харвардын их сургуулийн багш нар. За тэгээд negotiation буюу хоорондын нөгөө хилцлийн одоо урлагийг заадаг те. Хоёр багшийн бичсэн ном байгаа. Тэгэхээр бүгдээрээ фидбек гэдэг айгүй ярьдаг штэ те. Надад жоохон одоо монголоор болохоор шүүмж гэж орчуулад байгаа. Гэхдээ шүүмж гэхээр бид хоёр сая ярьж байлаа л да нөгөө айгүй тийм сөрөг утаг дагуулдаг учраас фидбекийг яг шүүмж гэж орчуулахаар ер нь бол одоо өрөөсгөлтөө гэж бодоод байгаа тийм. Тэгэхээр фидбек гэдэг үг маань ер нь хаанаас яг анх гаралтай юм бэ? За тэгээд сая яагийн хэлсэнчлэн фидбектэй л яг зөвхөн тий сөрөг утгатай биш санал баг гэдэг тий эерэг утгатай байсан бич болдог. Та сайн байна аа үнэхээр гоё харагдаж байна гэдэг чинь бас фидбек тий. За тэгээд номон дээр бичигдснээр ахын бол ер нь одоо оршил руугаа орж ийн л дээ ерөнхийдөө фидбек гэдэг нь бол хамгийн анх 1860-аад онд ерөнхийдөө аж үйлдвэрийн хувьд сол өөрчлөлт гарч хахад тэг хэрхэн одоо тэр энерги, моментум хэрхэн одоо үйлдвэрийн лайнууд нь хэрхэн зэрэг явж байгаа дээр анх ингэж гарсан ийм үг юм байна л да. Тэр нь болохоор хоёр үгээс feedback буюу нөгөө үйлдвэрийнхаа лайн руу тий урсж байгаа тэр шугам руу юмнуудаа хийхдээ тэрнийг буцаж гарах тэр тухай тайлбарладаг байсан. За тэгээс сүүл рүүгээ дэлхийн 2 дугаар дайны дараахнаас эхлээд тэр хавьяас эхлээд ерөөхдөө энийг бол менежментийн хувьд хүмүүс болон байгууллагын перформанс түүний хувьд нь хэрэгэлдэг тийм үг болон юм хувирсан. Тэгэхээр ерөөхдөө бол шинэ үг гэж хэлж болно. Тэгээ шинэ концепт гэж бас хэрэглэж болно. Тийм болохоор монгол хэлсэнд нэг орчуулагдаж яг оновчтой орчуулж орж ирэх юм болов уу гэж бас бодсон. Тийм. Тэгэхээр тэг шүүмж санал тий сөрөгч байж болно, эрэгч гэж байсан. Тийм хоёр утгаар нь хавж үзээрэй. Тэгээд бид хоёр ер нь фидбек гэж хэрэглээ явд юм билүү гэж бодож байна. Харин тий. Тэгээ бас яг Монголд ч гэсэн олон хүмүүс бас яг фидбек гэдэг одоо англи үгээр нь айгүй хэрэглээд байдаг юм байна лээ. Тэгэхээр яг тэр хэрэглэж байгаа нь бас нэг талаасаа тий одоо яг Монголд яг дүүцүүлээд
оруулчгаар үгийг олдож өгөхгүй л байна л та тий. Тэгэхээр битээр ч гэсэн цаашдаа яг ингээ фидбек гэж яриа явчих. Та бүхэн маань яг битээр фидбек гэхэд тий эерэг сүрэгч байж боломжтой аль ч утгаараа байж болох тэр одоо шүүмж гэх юм уу санаа оноо гэх юм уу те аливаар нь ч хэрэглэж болно гэдэг утгаар нь ойлгоо яваараа. За тэгээд ном маань нийтдээ 13 бүлгээс бүрддэг байгаа. Тэгэхээр 13 бүлгийг бид нэр урд дахь номнуудынхаа адилтай дунд нь ингээ хоорондоо хуваагаад одоо харилцан яриа маягаар яриа явах болно. За тэгээд ном руугаа өсөрхөөс өмнө мэдээж Unlock podcast-ийн маань ерөнхий ивент тэтгэгч эрүүл амьдралын хэв маягийг түгээцгээе. Эрүүл амьдралыг эрхэмлэгч подкастын маань ерөнхий ивент тэтгэгч Think Pharma байлаа. За тэгээд ном руугаа бүлгээр нь ороод явъя гэж бодож байна. За ерөнхийдөө хүмүүс бол амьдралынхаа хугацаанд маш олон төрлийн фидбек буюу санал шүмжийг ер нь авдаг байгаа. Жишээлбэл юм бол тоо баримтаар үзэх юм бол сургуульд байхдаа Америк нэгдсэн улсын сургуульд байхдаа жоохон хүүхдүүд байгаа шүү дээ. Тэд нар нь хүртэл дунджаар жилдээ 300-аад төрлийн assignment буюу гэрийн даалгавар хийдэг, тэгээд гэрийн тест өгдөг, тэрийг нь багшинд өгөндөг тий. Тэр нь бас нэг төрлийн фидбек байна. За тэгэл ажилчид бол ажил дээр байнга дарагтайгаа ярьдаг тий. Ямар ажил хийсэн байна гэдгээд үнэлүүлдэг. Тэгээд ерөөхдөө дэлхийд ингээд яг хараад үзэх юм бол жилдээ ойролцоогоор 825 сая цаг нийлүүлээд ингээд те ойролцоогоор 94 мянган жил ингээд зөвхөн фидбек өгч авахад ингээд зарцуулдаг юм байна л да. Тэгэхээр маш их зүйлэн дээр ингээд ажилдаг. Тэгээд ерөөхдөө ялангуяа та бүхэн ажил дээрээ хэрвээ ч юм уу санаж явах юм бол хин нэгнээс асуулт асуугаад за би өнөөдөр ямар ажилласан гэхээр өө сайн байсан гэж ингээд дуусгачих жишээний тий. Заримдаа эсвэл муу зүйлийг тайлбарлаж өгөхөөр тэр авч байгаа хүндээ болон өгч байгаа хүндээ тэр хэцүү яриаг ярихад бол нэлээд хэцүү байдаг. Тэгэхээр энийг хэрхэн амархан болгох тухай энэ хөө номд ерөөхдөө өгүүлэх болно. За тэгээд компаниудын хувьд том корпорациудын хувьд хүний нөөцтэй маш их мөнгө зараад энэ фидбек тий ажилчдаа менежментийн зүгээс өгөх санаал дээр шүүмжүүдийг маш олон төрөлд сайжруулахыг оролддог. Гэсэн хэдий боловч энэ фидбек авч байгаа хүмүүс нь өөрсдөө ажилчид нь энэ ерөөсөө олигтой надад санал шүүмж өгөхгүй байна. Миний ерөөсөө хийж байгааг үнэлэхгүй байна гэж маш их хөвчлэн тийм үр дүн гаргадаг байгаа. Тэгэхээр нэг талаас нь маш их хэмжээний хөрөнгө оруулалт те яаж фидбекийг сайн өгөх гэж хөрөнгө оруулалт хийж байгаа боловч нөгөө талаас нь авч байгаа талд нь огтхонч тэр нь хөрөнгө оруулалтны үр дүнтэй гарахгүй байгаа. За тэгээд ном эндээс хоёр зохиолч маань юу гэж дүгнсэн бэ гэхээр тэгвэл хэрхэн фидбек өгөх талаар бол маш их судалгаа байдаг тий. Тэгвэл авч байгаа тал нь харин юу яаж авах юм мэдэхгүй байгаа юм биш үү гэдэг үүднээс энэ номыг одоо тий бичсэн байгаа. Тэгэхээр бид нэр хувь хүмүүсийн хувьд хин нэгэн танд таны хийсэн үйлдэлийг дүгнээд өөрийнхөө санал шүүмжийг хэлэхэд түүнийг хэрхэн зөв хүлээн авах вэ гэдэг талаас нь одоо бүгдээрээ ярьцгаад явъя гэж бодож байна. Тэгэхээр нөгөө талаас ингээд харахаар ер нь feedback seeking behavior буюу одоо санал шүүмжийг байнга ирж хайж байдаг тийм зан авир ер нь хүмүүсийг амжилтанд бас ингэж хүргэдэг юм байна л да. Судалгаагаар гарсан гэж өөрсдөө хоёр зохиолч мэлж байгаа. Тухайлх юм бол хэрэв тиймэр одоо байнга санал шүүмжийг ингээл эрэл хайлж идэг хүмүүс ажил дээрээ ер нь сайн ажилдаг, ажлаасаа сэтгэл ханамж илүү өндөр байдаг. За тэгээд илүү өөрийнхөө дээр байгууллага дотор албан тушаал ахих магадлал өндөртэй байдаг. Гэр бүлийн хувьд харах юм бол хэрвээ эхнэр нөхөр хоёр бие биенээс санал шүүмж хайгаад ямар нэгэн асуудлын тухай нээлттэй ярилцсан гэдэг маань нөгөө талаас илүү баттай ийм гэрлэлт болоход нөлөөлт юм байна гэсэн ийм зүйл байгаа. Тэгэхээр санал шүүмж өөрийнхөө хийсэн үйлдэлийн төлөө хин нэгнээс фидбек авах гэдэг маань эргээр нөлөөлдөг зүйл байх нэ гэж ойлгох хэрэгтэй. За нэг фидбекийг тэгвэл авахд ерөнхийдөө гурван хүчин зүйл яг ингээд фидбекийг зөвөр хүлээн авахд бол саад болдго юм байна. За эхнийх нь болохоор truth triggers буюу одоо яг үннийг өөрөө тэ үнэн гэж өөртөө итгэчихэд тэгээ хин нэг нь чамд фидбек өгөхөөр чи битээ бодлоо яриад би тэгдэггүй штэ гэдэг. Одоо жишээлбэл чи дандаа одоо юу гэдэг л дээ
чи дандаа хуралд оройтж ирэх юм гэхэлэр юу гэсэн үг би ерөөсөө оройтдгоо чи дандаа худлаарай дээр би дандаа яг цагтаа ярьдаг гэдэг ч юм уу те үнийн биш юм шиг санагддаг гэх мэдчлээ. За нөгөөдгөнд нь болохоор relationship triggers гэж байгаа. Тэр нь болохоор тухайн хүн фидбек өгч байгаа хүнтэй та ямар холбоотой ямар холбоо харилцаатай байгаагаас шалтгаалдаг. Тухайлбал тухайн хүн та итгэдэг хүн байна уу, дуртай хүн байна уу, дургүй хүнтэй байна уу гэдгээс шалтгаалаад тэр ирж байгаа фидбекийг хэрхэн хүлээн авах нь бас өөрчлөгддөг байна. За дараагийн 3 дахь зүйл нь болохоор identity triggers. Энэ нь болохоор таны яг хувь хүн гэдэг талаас чинь одоо хүлээн авч байгаа тэр зүйлийг няцаахаар фидбек ч юм уу тэр таны өөрөөгөө бодож байсан зүйлээс өөр төрлийн санаа шүмжийг өгөнгүүд та өөрөө бас үгүй гэж хүлээн авах байлдаг юм байна. За энэ 3 зүйл ерөөхдөө байгаа. За тэгээд ингээд цаашдаа дэлгэрүүлээд ярья. Энийг хэрхэн давах вэ? Эдгээр зүйлүүдний фидбек өгөнгүүд ерөөсөө ингээд блоклоод үгүй гэдэг ингээд зогсчдаг. За тэгээд энийг хэрхэн давах вэ гэдэг талаас нь яриа гэж бодож байна. За хамгийн анхны зүйл нь болохоор эхнийх нь болохоор том сэдв нь болохоор ерөөхдөө truth triggers буюу ер нь фидбекийг та үнэн биш гэж хараад эхлэхээрээ энэ хөө фидбек ингээд shutdown болоод ингээд ерөөсөө хүлээж авах байлдаг. За үүний тулд юу хэрэгтэй гэхээр ерөөсөө гол нь нүдэн нээх хэрэгтэй. Ихэвчлэн энд хамгийн хийх зүйл нь болохоор фидбек гэдгийг ерөнхийдөө тодорхойлж байгаа юм да. Тэгэхээр санал шимж буюу энэ хөө фидбек гэдэг маань 3 төрлөөр илэрхийлэгдэж байна. Нэгдүгээрт нь болохоор appreciation буюу үнэлэх, талархах тий. Дараач нь coaching буюу одоо дасгалжуулах ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар туслах өөрчлөх талаас нь коуч хийж өгөх гэсэн үг тий. За гурав дахь нь болохоор evaluation буюу таны байдлыг үнэлгээ хийх гэдэг 3 төрлөөр эхэлж байна. Тэгээд хамгийн түрүүнд энэ 3 төрлийн фидбекийг ялгаж сурах хэрэгтэй. Хүн намайг одоо магтаад үнэлээд байна уу? Эсвэл надад зөвлөгөө өгөөд ингэж байна уу? Эсвэл намайг үнэлээд байна уу? Гэдгийг нь болохоор салгаж сурах хэрэгтэй юм. За тухайлбал ийм жишээ байгаа юм л та. Нэг аав ингээд 2 охиндоо яаж дугуй унахыг зааж өгч байсан. За тэгээд 2 охин гэсэн чинь яг ингээд адилхан ингээд заагаал ингээд гэл яг 2 охиндоо зэрэг зааж байсан чинь нэг нь бол ингээд энийгээр сураад байсан юм байна л да. Тэгсэн чинь 2 дахь охин нь болохоор шууд уйлж эхэлсэн гэж. Аава та намайг ерөөсө чадахгүй байна гэж бодоод байна. Би та ерөөс надад ингэж зааж өгөхгүй байна. Юу нь болохгүй байгаа юм бэ? Яагаад намайг ингэж үнэлэхгүй байгаа юм бэ гэд уйлж эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ хоёроос юу харах нь гэхэлэр нөгөө энийгээд дугуйгаа унаас сайжраад байгаа тэр охин нь болохоор яг адилхан үгээр тайлбарлаад яг адилхан зүйлийг хэлж яхад хүмүүсийн хүлээж авах өнцгөөс нь болоод 2 өөр дүн гарч ирсэн. За нэг охин нь болохоор аав надад ийм зүйлийг хий гэж байна. За би коучинг болж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хийвэл зөв хийх юм байна гэж хэлж байна. За тэрүүгээр нь үзье гэж хэлсэн боловч нөгөө охин нь болохоор намайг ерөөс үнэлэхгүй байна. Миний жоохон хийж байгаа зүйл ч гэсэн намайг сайшаахгүй байна гэдэг өнцгөөс нь хараад тэгээд уйлсан байгаа. Тэгэхээр бидний тэрхүү фидбекийг хэрхэн үнэлж байгаа, хэрхэн харж байгаа нь ийм том өөрчлөлтүүдийг одоо жишээл 2 жоохон охины нэрлэн жишээн дээр хүртэл ингэж харагдаж байгаа юм л да. За appreciation буюу одоо үнэлэх, талархах энэхүү зүйл нь бол ерөөхдөө хүмүүсийн харилцаанд бол хамгийн түрүүнд хэрэг болдог зүйл байгаа. Тэгээд ямар ч төрөл дээр байсан, ямар ч харилцаан дээр байсан энэ нөгөө сайхан энергийг авчирдаг учраас хүмүүс бас ихэвчлэн дутагдах хандлагатай байдаг. За дараачих нь болохоор коучинг гэдэг нь болохоор тухайн хүний өөрийнх нь мэдлэг болон чадварыг сайжруулах үүднээс фидбек өгч байгаа хүн хэлж байгаа зүйл. Тухайлбал гэх юм бол таны хийж чадахгүй зарим нэгэн зүйл зүйн те тэгэх юм бол энийг ингэж хийчих болно гэх мэтлэн байдлаар зөвлөгөө өгөх. Эсвэл одоо менежерд хоорондоо зөвлөгөө өгөх юм бол чи хүмүүсийн одоо багийнхныгаа ингэж удирдах хэрэгтэй, багийнхныгаа ийм ярих хэрэгтэй, энэ нь болохгүй ах шүү гэх мэтлэн байдлаар зөвлөгөө өгөх. За evaluation гэхлээр ерөөхдөө яг тухайн мөчид таны чадвар болон скиллүүд чинь ямар төвшөнд байгааг яг ингэж хэлж өгөх те. Тэр нь болохоор баг одоо шалгалтаар байж болно, эсвэл ранкаар хэлж болно, рейтингээр өгч болно гэх мэтчлэн
яг ямар байдлаар байна вэ төвшөнд байна. Жишээл менежерүүд авах юм бол одоо чиний шат чинь менежерүүдийн хувьд авах юм бол компани дотор шатлалаар тэдгээрт явж байна. Дараагийн шатанд дахиад тэдний шат дутуу байна гэх мэтлэн тайлбарлахыг хэлж байгаа юм л да. За тэгэхээр амьдралд ерөөхдөө эдгээр 3 төрлийн фидбек нь яг гурлаа их хэрэгтэй болдог. Нэг нь л дутагдаад ирэх юм бол хин нэгэн хүн дутуу фидбек авсан юм шиг ерөөхдөө санагддаг байгаа. За тэгээд хэрэг дутагдаад ирэх юм бол ерөөхдөө яаж нөгөө фидбек өгч байгаа хүн чинь тэ та авч байгаа талд нь суугаад ингээд бодохоор зарим нэг нь дутуу байна да гэж бодох юм бол яаж үнийг гүйцээх боломжтой гэх юм бол ерөөхдөө анх фидбек өгч авалцгахдаа ширээн дээр суухдаа энэ удаа юуны тухай ярих вэ гэдгээ тухайн ярианыхаа зорилгыг хоорондоо нийлүүлэх. Тухайлбал гэх юм бол өнөөдөр болохоор бид нэр яг би чамд талархснаа илэрхийлье. Би чамд үнэлж сайшааж байгааг ярмаар байна гэдэг юм уу тий. Тэрийг нь асуухтаа өнөөдөр яг юу ярих гэж байгаа. Эсвэл өнөөдөр миний левелийг тодорхойлж байгаа мó гэдгийг нь асууч гэдэг юм уу. Тэр зүйлээ ингээд хамгийн анхнаас нь тодорхой болгох юм бол 3 төрлийн аль нэгийг авч байгаа гэдгийг мэдчих юм бол дараа нь би тэгж намайг ерөөс үнэлээгүй надад талархаж хэлээгүй гэж гомдлох шаардлагагүй болно гэсэн үгтэй ерөөхдөө. За тэгээд 2 дахь шат нь болохоор түрүүний хэлсэнчлэн энэхүү 3 төрлийн талархал үнэлэлт тэгээ коучинг эдгээр зүйлүүдийн хооронд нь ялгаж салгах сонсож байгаа хүнийхээ хувьд ингэж хэрэгтэй. За тэгээд дараагийн бас нэг тодорхой чухал зүйл нь гэх юм бол ерөөхдөө ингээд энэ 3 зүйлийг ялгаж салгаж сурчих хэрэгтэй байна. Түүний дараа юу хэрэгтэй гэхээр ямар нэгэн фидбек сайн болон муу фидбек ялангуяа муу төрлийн зүйл тэг хүмүүс чихэнд нүрэхээр өөрийнх нь тухай эн чин болохгүй энэ тэр чин болохгүй гэж хэлэхээр ерөөхдөө чи хотлоо яриад тэр чин үнэн зүйл биш гэж ихвчлэн хандах хандлагатай байдаг. Тухайлбал гэх юм бол түрүүнд хэлсэн чинь үнэлдэггүй амьдч гэж хэрвээ хин нэг нь найз чинь тийм хэмжээний фидбек өгөх юм бол гүн штэ би чамайг андаа боддөө штэ гэж хүмүүс ихвчлэн те нөгөө өгсөн фидбек нь яцаа хандлагатай байдаг. Тэрнийхэн оронд харин эсрэгээр за tell me more буюу за дахиад ярилцъя. Яг яасан гинэ өшөө сонсъё гэдэг талаас нь ингэж өөрийнхөө майндсетийг солих хэрэгтэй гэдэг. Энэ нь бол маш том алхам болдог. Тэгэж одоо фидбект нь хүмүүс их харахтаа энэ юм дотор нь юу нь буруу хэлжөө миний байгаа юуг нь үнэнгүй харахаар хүн тох юу хэлээд за тасаад хүн ба ягаад мэж тал ингэж хань гэдэг тал харах гэж хэлсэн байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл зөв бурууг нь фидбекийн зөв бурууг нь тунгаахаасаа өмнө ойлгох гэж оролдох хэрэгтэй гэсэн үг. За фидбекүүд ихэвчлэн эрэхтэй болохоор хүмүүс яадаг вэ гэхээр хүн гэдэг зүйл маань ямар нэгэн мэдээллийг аваад тэг үйлдэлийг харчаад тэрийг байгаагаар нь шууд ярьдгүй те. Энэ харин оронд нь өөрийнхөө төвшөнд ойлгочоод тэр ойлгосон сэтгэлээ фидбек болгож ярьдаг байгаа. Тухайлбал гэх юм бол яг ингээд үйлдэл дээрээ ингээд жишээ хэлэх юм бол үйлдэл дээрээ хийгээд хоол нь одоо гэрээ орой хоол нэгээд бүгдээ гэр бүлээрээ орж ирсэн чинь нэг нь ингээд доошоо хараад ингээд суугаад нэг чимээгөө суугаадсэн чинь нөгөө хүн чи ерөөсө гэр бүлийнхэнтэй санаа тавьдаг байх ингээл ажиллаа бодоод байд юм байна гэх мэтлэн тэр нь болохоор яг хэлж байгаа зүйл нь одоо ингээд сонсохоор чи орой хоолн дээр сууж явахдаа ингээд уцаа оролтоод байсан гэж хэлэхийнхээ оронд чи гэр бүлдээ анхаардаг хүн гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр шал өөр зүйл хийж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр юу хийж хэлэх вэ? Дата яг болсон бодит зүйл болон түүнийг нь хэрхэн ойлгосон бэ гэдэг хоёр зүйл байгаа. За фидбек өгдөг хүмүүс их хвчлэн яг болсон датагаа хэлдэггүй, болсон бодит амьдралыг нь хэлдэггүй, харин оронд нь өөрсдөө юу гэж ойлгосон бэ гэдгийг хвчлэн хэлдэг. Ингээд эхлэнгүүт хүмүүс амьдралынхаа туршид туусан туршлага уншиж мэдсэн зүйл гих мэтлэн бүх зүйлээс шалтгаалаад хүн болгоны ямар нэгэн байдлыг хүлээж авах өнцг нь өөр, харах өнцг нь өөр байдаг. Тэгэхээр одоо амьдралын гэрийн төлөө санаа зовхгүй байна гэж хэлж байгаа хүн тий тэр хүний хувьд бол ширээн дээр суугаад уцаараа оролдох гэр бүлийн төлөө санаа зовхгүй байна. Чи ерөөсөө амиа хичээж гэж харж байхад нөгөө талд нь бол гэр бүлийн төлөө санаа зовоод ажил хийгээд илүү их мөнгө олж ирсэн байх жишээтэй тий. Гэх мэтлээ хоёр өөр өнцгөөс ингэж юмнуудыг хардаг. Тийм учраас фидбек авангуудаа шууд тэр талаас нь
одоо шууд байгаагаар нь авахын оронд харин илүү яг ямар зүйл дээр тэнгиж бодох болсон гэх мэтлэн тэр датаг нь хамгийн түрүүнд олж авах хэрэгтэй. За тэгээ датаг нь олчингуудаа жишээлбэл яг амьдрал дээр яг ямар үйлдэл хийгээд та ингэ бодчих гэдэг талаас нь асууна гэсэн үг л дээ. За тэгээ датаг нь олоод авчингууд фидбек өгч байгаа хүний танд фидбек өгч байгаа хүнийхээ яагаад ингэж бодох талаас нь илүү ойлгохыг хэрэгтэй л дээ. Тухайн хүний одоо оронд нь ороод тэр яагаад ингэж бодогдох болсныг нь ойлгож харна гэсэн. Зя. Тэгэхээр энэ ч ерөөдөө тэр фидбек дотор нь алдааг нь хайх биш харин оронд нь тэр ялгааг нь олж харна гэсэн. Ингэж хийснээрээ ерөөдөө бид нар датаг нь цуглуулад ялгааг нь олж хараад тэгээд харин бит хоёр ийм зүйлийг хоёр талаас нь ингэж харсан юм байсан байна гэдэг талаас нь ойлгодог болно гэсэн. За дараагийн нэг том зүйл нь бол ерөөхдөө өөрийнхөө мэдхгүй зүйлийг харагдахгүй байгаа зүйлийг ойлгож харах. Тэр нь болохоор blind spot тий. Хүн болгоно blind spot буюу ингээд өөрөө байгаа гүнж мэдгүй тийм мэдгүй зүйл байдаг. Түүнийг нь болохоор харах. За тэгээд тухайлбал ялангуяа feedback гэдэг маань болохоор таныг өөр хүний нүдээр харсан зүйл байдаг. Тэгээд хүн өөрийнхөө ярьж байхдаа ч юм уу ерөөсөө лекцээ хардаггүй учраас энэ бол маш чухал зүйл болж таардаг. За тэгээд ерөнхийдөө ямар талаас blind spot-ыг нь одоо feedback өгч байгаа хүн харах боломжтой байдаг вэ гэхээр таны нүүрэн дээр илүү илэрдэг тий. Эсвэл дууны ч өнгө айсан дээр илэрдэг. Эсвэл үйлдлийн чинь байнга хийдэг зүйл одоо pattern буюу одоо давтагддаг үйлдэл үздэг. Тэг хүн тэрийг өөрөө мэддэггүй тийм зүйлийг хэрэглээд байгаа тий. Эсвэл одоо шинэ орчин үед болохоор ихвчлэн имэйл тий. Имэйл бичингүүд таны хэр зэрэг зандарч ийн нөө ч гэдэг юм уу. Эсвэл сайхан аястай бичиж байгааг хүртэл энэ дээр харж болох нь тий. Тийм. Эдгээр чи харж болдсон шүү дээ. Юу уншиж байхдаа за энэ ууртаа бичсэн байна. Баг ингээд мэдрэгддэг байхгүй юу? Тийм. Emotion-ыг уншиж болдог тий. Тэгэхээр эдгээр зүйлүүдээс нөгөө таныг ажиглаж байгаа та биш өөр хүмүүс мэдэрч болдог. За тэгээ тэрэн дээр мэдэрсэн зүйл дээр авахгүйд танд ингэж хэлж байгаа учраас та тэр зүйлийг ерөөсөө огтхон мэдрээг байгаа. Тийм болохоор үнийг бас хүлээн авах шаардлагатай байна. За энэ хүү blind spot буюу та өөрөө харахгүй байгаа зүйлийг ерөөдөө сэтгэл санааны талаас нь ингээд хэд хэдэн зүйлээс болоод улам их тод томрон болд юм байна л да. Тэр нэг юм бол тухайлбал хүн өөрийнхөө сэтгэл санааг илэрхийлэхдээ болохоор багаар илэрхийлдэг бол гадна талаас нь хүн харахаар томоор хүлээж авдаг. За нөгөө нэг зүйл нь болохоор хүмүүс хөвчлэн одоо жишээлбэл ямар нэгэн зүйлийг ситуац руу чиглүүлэх хандлагатай байдаг бол одоо жишээл бид хөгжрээд 10 минут хоцорчлаа гэж хэлэхэд хүлээж авч байгаа хүн нь болохоор энэ дандаа л хоцорч идэв гэдэг талаас нь хардаг. Тэгэхээр хоёр өөр зүйл болдог. За нөгөөх нь болохоор чиний хийж байгаа үйлдэл нөгөө хүнд хэрхэн үйлдэлүүлж байна гэдэг одоо нөлөө үзүүлж байна гэдгийг нь фидбек өгч байгаа хүн чинь болохоор нөлөө талаас нь хардаг бол харин бид нэр хийж байгаа үйлдэл хийж байгааг нь болохоор бид нар өөрсдөө би ямар интеншн буюу ямар бодолтойгоо үнийг хийсэн бэ гэдэг талаас нь хардаг байгаа. За эдгээр хоёр ийм зөрүүнүүдээс болоод бид нар байнга ингэж өөрсдөө blind spotтой байдгаа өөрөөсдөө мэдэж чаддаггүй байдаг. Тийм болохоор энэ фидбек дээр би миний мэдэхгүй ямар зүйлүүд байна вэ гэдгийг нь бас ингэж анхаарч тийм өнцгөөс нь харах шаардлагатай байдгаа. За энэ бол ингээд миний ярих хүртэл одоо ингээд truth triggers буюу үнэн тий хэрхэн бид нар фидбек авахыг зогсоодог байх байгаа. За тэгээ дараагийнхан сэдвээр Наги оръё. За тэгэхээр дараагийн сэдв рүүгээ бүгдээрээ орцгоё. Тэгэхээр энэ дээр илүүтэйгээр одоо ямар асуудлууд бас ингээд тулгардаг бай тээ. За тэн дотроо хамгийн ихнийх нь болохоор одоо замаасаа юм уу эсвэл ингээд сэдвээсээ бүү хазаагаараа гэж байгаа. Яг тэгэхээр ингээд хин нэгэн хүн танд ингээд фидбек өгч जैन те. За тэр үед болохоор тэр мэдээж тэр фидбек өгж байгаа хүн байна. Тэр бол тухайн одоо авж байгаа өгж байгаа хүн хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар ажлын ч юм уу найзын ч юм уу те ямар нэгэн байдлаар нэг нэгээ таньдаг харилцаатай байгаа. За тэр үед нөгөө фидбек авж байгаа хүн нь тэр одоо тухайн харилцаанаас хамаарат те ингээд одоо энэ тэр тухайн ситуацаас ингээд жоохон холдож эхэлдэг юм байна л да. За тэгээд одоо автоматар бараг шахам юу болдог вэ гэхээр сэдвээ өөрчлөгддөг. Сэдвээ өөрчлөгдөн гутаа ингээл
анх тэр фидбек өгчээснээс хойш л хазгаа юм болоод тэрэндээ бантаач гэдэг юм уу тэрнээсээ ингээд бүр шал ондоо юм болоод явчих. Тийм магадлал бол одоо айгүй өндөр байдаг юм байна л та. Тэгэхээр энэ болохоор ерөөсөө нөгөө замаасаа хазаагаад явчихна гэж одоо номон дээр бол тайлбарсан байгаа юм л та. Тэгэхээр одоо энэ бол ингээд айгүй олон биднэрт байнга ингээд тохиолдож байдаг. Зөвхөн нэг нь болохоор фидбек өгөхдөө жоохон ингээд болгоомжтой ч юм уу те одоо эсвэл амар эмоцтой ингээд өгчдөг. Чист үнэхээр ийм байна гэдэг ч юм уу те. Нөгөөд нь болохоор тухайн хүнтэй ямар одоо сайн ч юм уу муу ч юм уу эсвэл тухайн өдөртөө ямар нэгэн болсон зүйлээсээ ч юм уу те болоод тэрийг нь болохоор яг одоо фидбек гэдэг утгаараа биш те ондоо утгаар хүлээж аваад за тэгэн гутаа тэгээд одоо эйгүү болоод эхлэх юм бол тэр нь ингээд шал ондоо юм руу ингээд орчдөг юм байл та. Тэгэхээр ер нь нөгөө хүнд ингээд фидбек өгж явахт тэр хүн тэр фидбекийг авах уугүй юу гэдгээ болохоор баг хоёр зүйлээс одоо шалтгаалж шийддэг юм байна л та. Нэгдүгээрт болохоор credibility буюу тухайн хүнд те одоо надад үнэхээр тийм фидбек өгөх хангалттай тийм туршлагатай мэдлэгтэй хүн мөн үү? Тэрийг би одоо хүлээн зөвшөөрдөг тийм хүн мөн үү гэдэг асуултанд одоо өөрөө хариулна гэсэн үг. За хэрвээ тэр нь одоо жишээлбэл жоохон асуултын тэмдэгтэй байх юм бол би очиж одоо энэс те фидбек аваад тахлаараа яадаг юм ч гэдэг юм уу те. Эсвэл тэрийг нь шууд автоматар ингээл баг гिचгний гажуур өнгөрөөчих жишээ нь те. За нөгөөх нь болохоор энэ хүнд бас би одоо итгэж найдаж болох уу те. Тэгэхээр мэдээж хоёр хүний хоорондын харилцаатай байна гэдэг чинь тэр хүнд одоо итгэж болох уугүй юу? Тэр хоёр хүний хооронд те одоо итгэлцэл үнэхээр хангалттай болсон уугүй юу гэдэг хоёр зүйлээс шалтгаалж одоо тэр фидбек нь те тэр хүндээ одоо оновчтой очиж шингэж чаддаг. Эсвэл болохоор тэр фидбекийг буцаагаад одоо буцаагаад ингээд шийдчихдэг те эсвэл ингээд хүлээж авдаггүй те. Тийм тохиолдлууд одоо маш их байдаг. За тэгээд бас нэг сонирхолтой нь болохоор ингээд чамд одоо хамгийн ямар нэгэн ирээцээргүй ч юм уу ямар нэгэн фильтргүй те одоо чамааг ингээл загнаад хэлж байгаа хүн байдаг шүү дээ. Заримдаа болохоор тэр хүнстэй надад ямар амаатай ингэж байгаа л яг бид нэр хоорондоо ярьдэн шүү дээ. Өстой халуун нүүрэн дээр нь үннийг нь те өстой ичихчгүй айхчгүй ингээл хилчдэг гэдэг. Магадгүй тэр хүн чамааг үзэн яддаг те. Гэхдээ тэр хүнээс хамгийн магадгүй хэрэгтэй тийм фидбек нь бол тэн дотор байж идэг юм байна л да. Яагаад гэвэл тэр хүн намайг ингэ бодчих юм болов, ингэчтiin болов, тэгчтiin болов гэсэн фильтргүйгээр яг бодит үнээр нь чи угаасаа намайг үзэн яд юм чинь би зүгээр чамд ямар нэгэн фильтргүй маа гэж хэлчихье. Чи бол ингэдэг тэгдэг те. Чиний эн чинь ингэж болдоггүй гэл яг бодит үнээр нь хэлдэг юм байна л да. За яг хөө тэр үед хамгийн гол нь тэр хүн чи одоо намайг үзэн ядаг гэдгийг мэдчихэж байгаа болохоор эсвэл энэ хүн надад угаасаа дургу гэж байгаа учраас тэр фидбекийг хамгийн гол нь илүү өөртөө шингээж авахаасаа илүү хинктэй автоматар эмоц чинь ингээд буцаагаад түлхэгчдэг юм байна л да. Тэгэхээр уул нь тийм фидбекийг бол одоо энийг одоо фидбекийг хэрхэн авах вэ ч юм уу те хэрхэн зөв фидбек аваад өөрийнхөө илүү хөлбөр болоход ашиглах вэ? Тэр талаас харах юм бол тийм хүмүүсийн хэлж байгаа үгийг айгүй анхааралтай одоо сонсож жоохон анализ хийх хэрэгтэй байна л да. За тэгээд бас фидбек хүлээж авахд те одоо хүний хэлж байгаа тэр шүүмжийг ч юм уу эсвэл саналыг хүлээж авахд яг тэр хүн чамааг одоо яг ямар хуу treat хийж гин те ямар хуу одоо байдлаар хандж гин гэдгээс бас айгүй хамаардаг юм байна л да. За тэгээд ерөнхийдөө ингээд хоёр хүний хоорондын харьцаа те одоо за тэрүүн дээрээ үндэслээд тэр нөгөө фидбек санал шүүмжилж ирж байгаа штэ. Тэгэхээр ер нь энийг бүр ингээд системээр нь харах хэрэгтэй. Relationship system буюу тэр хоёр хүний хоорондын харьцаа бол ингээд ерөөсөө систем гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо нэг баг байла те за 3 хүнтэй баг ч юм уу энэ бол өөрөө систем байхгүй юу. За бүгд одоо нэг аж ахуй нэгж ч юм уу нэг том компани ч юм уу те одоо нэг гэр бүл ч юм уу за бүр улс орн ч юм уу эсвэл нэг агентлаг ч юм уу те эдгээр бүгдээрээ ерөөсөө өөрийн систем гэсэн үг л дээ өөрийн соёлтой өөрийн экосистем үүсгэсэн бас хүмүүс нь хоорондоо хэрхэн ойлголцдог те ингээд соёлыг үүсгэсэн тийм систем байдаг. За тэгэхээр хэрвээ бид нэр тэрийг ингээд системээр нь ингээд зөв харж чадах юм бол те одоо альва нөгөө буруу хандлага ч юм уу эсвэл буруу ойлголт ч юм уу те
эсвэл одоо буруу хүлээж авдаг ч юм уу тэднийг ингээд бүгднийг жоохон фильтрдэх одоо бас боломжтой болох юм байна л да. Тэгэхээр энэ дээр ингээд энэ хүн тийм одоо 3 алхам хоошоогоо 3 алхах тийм боломж өөртөө олох хэрэгтэй гэж юм л да. За нэгдүгээр алхмаа бол тайлбарлахдаа бол энэ илүү нөгөө big picture буюу одоо том зургийнхтэй. За одоо яг тэгэхээр нөгөө фидбек өгж байгаа авж байгаа хүн хоёрын хооронд одоо хоорондын харилцаа тэгэл урд нөгөө өмнөх түүх ч юм уу янз бүрийн зүйл байгаа. Тэгэхээр тэр болгоод чинь нөгөө фидбекийг хүлээж авахд өгөхөд дандаа ингээд нөгөө жоохон булингартуулж идэг юм байна л та тий. Тэгэл хүн чинь эмоцтой. За эмоц авах юм бол бүр булингартай явчихдаг тий. Тэгэхээр яг тэр хоёр хүний хоорондын харьцаа яг юу вэ? Ажил дээрх паттерн одоо өдөр болгон тааралддаг, тааралдахгүй гэл тий. Яг юу болдог вүлээ? Тэр хоорондын харьцаа хэр одоо давтамжтай билээ гэдгээсээ айгүй бас шалтгаалдаг юм байна л да. За тэр үтгийх л одоо яг тухайн хоёр хүний хоорондоо харьцаж байгаа тэр хоорондоо одоо хамт ажиллаж байгаа тэр офисийн environment тэ офис нь одоо хэр хол эсвэл бүгдээрээ тэ нээлттэй офис юм уу тэ эсвэл ингээ бүгдээрээ ингээ тусгаарлагдсан өрөөч юм уу энийг хүртэл ингэж дандаа нөлөөлж идэг юм байна л да. Бид нэр магадгүй тэрийг анзаардаггүй эсвэл тэр талаар огт боддоггүй бах. За тэгээ дээрэс нь одоо тухайн аж ахуй нэгжин ч юм уу тухайн компани ч юм уу тэ янз бүрийн дүрм журмууд нь юу вэ, процесс нь юу вэ тэ эсвэл одоо нэг хүн шийдвэр гаргадаг юм уу эсвэл бүгдээрээ тусдаа шийдвэр гаргаад нэгтгэдэг ч юм уу. Тэгэхээр энэ бүхэн маань одоо яг энэ фидбек систем дотроо фидбек өгөх авах энэ систем дотроо ингээд нөгөө нөлөөлж яадаг те. Тэгэхээр фидбек гэдэг чинь ерөөсөө юу гэсэн үг вэ гэхээр одоо аливаа нэг систем те одоо А-гаас эхлээд Б, С, Д гэд очлоо штэ те. Ингээд тойрог боллоо. Тэгэхэд энэ дээр ямар нэгэн алдаа дутагдал гарч ийн үү те. Тэгэхээр тэрүүгээрээ одоо энэ нь фид өгөөд тэгээ back буюу одоо алдаа дутагдал гарч байгаа бол тэрийг нь олж тогтоогоо тэрийгэ засаад илүү одоо оновчтой илүү хурдан те одоо нөгөө тойрог маань эргэлдэх тэр орчныг л бүрдүүлэх л гэсэн санаалтай те тэр фидбек гэдэг маань те одоо ямар нэгэн алдаа гарч байгаа юм бол системд алдаа гарч байгаа юм бол тэрийг нь одоо яага болохгүй байна гэдэг тэрийг энэ болохгүй байна гэж засаад цаашаа явах те тэгэхээр хэрвээ бид нар системийн нүдээр ингээд харах юм бол те одоо олон давуу талууд үүсч болно те хоёр хүний хоорондын харьцааг хүртэл систем гэж бас ойлгож болно шүү дээ. Тэгэхээр фидбек маань те одоо илүү оновчтой зөв болно. За дээрэс нь фидбек хүлээж авдаг хүмүүс дотор нэг хоёр төрлийн хэцүү хүмүүс байдаг юм байна л да. Нэг нь болохоор одоо альва буруушаалтыг те одоо сорж авдаг хүмүүс те ёстой надаас л боллоо би л ёстой бодоо олгож инээстэй би бүх юмний буруу би л ерөөс миний хүрсэн юм хүртэл одоо хүрсэн юм болгон болохгүй байна гэл те алдаа гарлаа алдаа болгоныг миний буруу гэж явж идэг юм байдаг те нөгөөдг нь болохоор алдааг ерөөсөө өөртөө наалгадгүй те ингээл ерөөсөө би биш гэл те ерөөсөө л хажууд нь баг ингээд хүн байхгүй бол тэр сандал руу загаад энэ сандлаас болж байгаа ингээл те өөртөө одоо хэр наалдуулдаг. Тэгэхээр энэ хоёр хүн ч өөрсдөө нөгөө одоо өөрсдийнх нь зан аршингаас ч болоод ч юм уу нөгөө фидбек системдээ ингээд алдаага заагаад байна шүү дээ те фидбек хүлээж авахгүй те. Тэгэхээр энэ одоо хүмүүсийг те одоо эдгээр системээр нь ажиллах юм бол нөгөө системээр нь авч үзэх юм бол иймэрхүү алдаануудыг ч юм уу эсвэл эднэрийг илүү одоо коррект одоо зөв болгоход нь туслах те боломжтой болох юм байна л да. Тэгэхээр ер нь фидбек гэдэг чинь анх гарч ирсэн тэр концепт нь ч гэсэн өөрөө нөгөө үйлдвэрийн те одоо шугамнаас гарч ирсэн те. Тэгэхээр эн чинь өөрөө яг тийм айгүй логиктой тийм нөгөө процесс байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ процесс гэдэг чинь өөрөө бас нэг систем шүү дээ те. Тэгэхээр системээр нь ингэж хэрвээ бид нэр ойлгоод хүлээж авах юм бол янз бүрийн нөгөө жижиг алдаанууд эднэр ч юм уу те засахад илүү хялбар оновчтой болно гэж тооцож байгаа юм байна л да. За тэгээд дээрэс нь ингэж байгаа юм л да. Хамгийн гол нь хүн яагаад фидбекийг хүлээж авдаг вэ гэхээр хүний ингээд тархийг одоо сэтгэл зүй талаас нь бүгдээрээ аваад үзье л да тий. За бүр ингээд биологи талаас нь аваад үзсэн ч гэсэн хүний тархи чинь одоо энэ хувьслын туршид яасан бэ гэхээр одоо биднэрт эерэг бодол төлөвлөгч одоо эерэг бодол төрүүлэх ч юм уу тийм юмд айгүй дуртай
өвдөлт мэдрэх ч юм уу те эсвэл одоо тийм жоохон тухтай биш мэдрэмж ч юм уу тэрнээс ингээд хол байх дуртай байдаг юм байна л та. Тэгэхээр яадаг вэ гэхээр автоматар фидбек гэдэг чинь хүний алдаа дутагдлыг л хэлж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр тэрийг болохоор тийм тархи нь болохоор автоматар одоо өвдөлтөөр ч юм уу те мэдрээд ерөөсө хүлээж авах дургүй байдаг юм байна л да. Тийм учраас одоо бид нэр тэрийгээ илүү одоо логикоор эмоцоор биш те эмоц бол ингээд автоматар түлхэх гээд байдаг. Тэгэхээр тэрийг илүү логиктойгоор одоо сэтгэж те бодож илүү хүлээж авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр мэдээж энэ фидбекийг хүлээж авахд хүн болгон өөр шугамнаас хэлж байгаа тийм үү. За baseline буюу тэр анхны суур шугамд хэр одоо тэр хэлж байгаа цэг нь гэх юм уу да тий. Тэр нь бол хүн болгонд өөр байдаг тийм үү. За тэгээд дээрэс нь фидбек өглөө гэхэд тэр нь одоо тэр шугамаас хэр савлах уу swing буюу тэ савлах уу энэ бол хүн болгонд бас өөр байдаг те. За буцаад энэ нь ингээд нөгөө recovery буюу тэ буцаж сэргэх нь бас хүн болгонд ингээд өөр байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүн болгон өвөө фидбек одоо эерэг фидбекийг мэдээж авах дуртай те. Илүү нөгөө сөрөг фидбекийг бол эмоцоос хамаарат ч юм уу те ингээд авахгүйгээр ингээд түлхэх. За хэрвээ авсан ч гэсэн тэрийг зөв ойлгож авах те энэ хүн болгонд өөр байдаг учраас хүн болгон тэрийг өөрсдөө ойлгоод те одоо тэгээ дээрэс нь ингээд хүлээж авах дургүй байгаа ч гэсэн за угаасаа тархинд бол нэг тиймэрхүү юм байдаг шүү. За тэгэхээр би өөрийгөө сайжруулахын тулд те надад ашигтай энэ дээр яг юу байна? За энд маань ингээд гадаад орчны ч юм уу бусад хүмүүсийн ч юм уу эмоцийн ч юм уу ямар нэгэн нөлөө байна уу? Энэ дээр эсвэл системийн алдаа байна уу те. Тэгэхээр тэр болгоныг уул нь одоо 3 дахь өнцгөөс ч юм уу хараад ингээд ойлгож жагаад тэр фидбекээс хүний хэлж байгаа тэр ингээд шүүмж ч юм уу санал бодлыг нь өөртөө тэгж тусгаж аваад тэг хэрэгжүүлэх юм бол те хамгийн зөв зүйл байх юм байна л та. Тэгэхээр тархинд ингээд яалтчгүй ингээд муу гэдэг бол айгүй тийм сайнасаа хүчтэй тусдаг юм байна л та. Хүмүүс ингээд муу мэдээнд амар дуртай байдаг шүү дээ. Муу шар мэдээ ч юм уу те сенсацнууд нь болохоор эерэг мэдээнээсээ айгүй их хүний анхаарал татдаг шүү дээ те. Яг тэр үнтэй адилхан одоо хүний одоо 3 эерэг мэдээ гарч иж нэг сөрөг мэдээг ингээд баланслах юм байна л да. Яг тэгэхээр тарих болохоор тэр муу мэдээнд болохоор илүү тийм хүчтэй реакцлдаг юм байна. Тэгэхээр энэ нь бас та бүхэн одоо бид бүхний урд нь сэтгэл зүйн номнууд дээр ингээд уншиж байсан шүү дээ. Одоо happiness advantage буюу нөгөө аз жаргалын давуу тал гэл нэг ном уншиж байсан да бараг 2 жилийн өмнө ч юм уу. Тэрүүн дээр ч гэсэн яг тархины талаар бид нэр ярьж байсан шүү дээ. Яг хүний тарих бол яг хүний одоо духны уртлын хэсэг тэр бол ингээд логик сэтгэлгээ хамгийн тархины том хэсэг нь логик сэтгэлгээ шийдвэр гаргахад те одоо тусалдаг тарих. За тэгээд тархины ингээд голд нь байдаг лимбик систем гэж байгаа. Тэрэн дотор нэг амигдала гэдэг нэг жижигхэн тарих байдаг. Тэр нь болохоор аратан тарих гэж ярьдаг те. Тэгэхээр тэр нь хүнд ингээд гинэт аюул учрах ч юм уу те. Яг тэр үед тэр логик сэтгэлгээ бодох тийм цаг байхгүй шууд реакц үзүүлэх хэрэгтэй учраас амигдала шууд ингээл хүний тархийг контролдол шийдвэр гаргаа явуулдаг те. Тэгэхээр яг тэр амигдала хизээ гарч ирдэг вэ гэхээр хүний маш эмоц ч юм уу те ингээд маш хурдан хүчтэй гарч ирэнгууд тэр амигдала одоо хүний тархийг эзэлчихдэг юм байна л да. Тийм болохоор хүний тархи автоматар гэх юм цаашаа ер нь бол ингээд бүр анханаас аратан үедээ ч гэсэн тийм одоо муу мэдээнд те одоо амиргүй эмоцтой ханддаг. Эндээсээ гаргасан шийдвэр нь тэр одоо дайрч байгаа амтнаас зугатаах л байдаг гэсэн болохоос өнөөдөр бол бид нэр амтнаас зугатаах шаардлага байхгүй шүү дээ те. За тийм болохоор тэр тархиар амигдалагийн шийдвэрийг аль болох одоо ингээд хорих хэвээр те аль болох нөгөө тэр урд тэр духан хэсэгт байгаа prefrontal cortex гэж ярьдаг те. Тэр урдах одоо шийдвэр гаргадах логик сэтгэлгээний тархиараа аливаа шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Тэгэхээр эмоцтой үедээ эмоцоо буулгаж яагаад өөрийгөө тайвшруулж яагаад гаргасан шийдвэрүүд илүү оновчтой байдаг те. Яг тэрүүнтэй адилхан фидбек ингээд ялангуяа сөрөг фидбек ингээд авах юм бол тэр нь автоматар хүний эмоцыг те ингээд хөөргөд тийм одоо муу мэдээнд ингээд реакцлах гэдэг юм байна л та. Тийм болохоор тэрийг ойлгож байгаа учраас илүү одоо өөрийгөө тайвшруулж те одоо тэр уртлынхаа логик сэтгэлгээтэй гаргадаг тэр тархиад шийдвэр гаргахад нь одоо боломжийг нь
олох хэрэгтэй байна. За тэгээд хүний нөгөө сөрөг мэдээ муу мэдээ хоёр чинь бас баруун зүүн хоёр тархин дээр хоёр одоо тусдаа очдөг юм байна л да. Ялангуяа сөрөг тэр мэдрэмж бол хүний баруун тархинд очдөг юм байна. Сөрөг мэдрэмж баруун тархинд. За эрэг мэдрэмж байна тийм үү? Одоо хайр ч юм уу эсвэл инээмсэглэл одоо аз жаргал ч юм уу тэр нь хүний зүүн талд илүү мэдрэгддэг юм байна л да. Тэгэхээр энэ хоёр нөгөө хоёр зүүн барууныг одоо хэрхэн баланслах вэ те? Тэгжээж хүн бас фидбэкийг өөртөө зөвөр тусгаж аваад те. Тэгээд өөрийгөө одоо сайжруулахад илүү одоо амьдрал дээр ашиглаж явах ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ нь болж явах нэ. За тэгээд энэ дээр бас нэг сонирхуулаад нэг хэлэхэд энэ дээр нэг тийм magic forte гэж байгаа юм л да. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тийм эд шидийн 40 гэсэн одоо дүрм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ийм судалгаа гэдэг юм байна л да. Хүнд аз жаргалтай байх ба штэ. Тэг аз жаргалын одоо 50 хүн аз жаргал мэдрэх тэр мэдрэмжийн ч юм уу эсвэл яг тэрний 50% нь генет одоо генийн гэсэн үг. Одоо нэгсэндээ танд төрөлхийн ингээд би гентэй чи хамт ирчдэг. За юу хагас нь. За тэгээд 40% нь болохоор мэдээж альва болж байгаа зүйлийг та юу гэж хүлээж авч тэрийг өөртөө ойлгохгүй гэдгээс шалтгаална. 10% нь болохоор тухайн одоо үйл явдал болсон яг одоо орчноос нь. Тэгэхээр одоо хаана амьдарч байсан, хинтээ амьдарч байсан, хинтээ юу хийж байсан, одоо эрүүл мэнд нь ямар хөө байсан ч гэдэг юм уу те. Тэрнээс шалтгаалдаг юм байна. Тэгэхээр эндээс юу гэсэн үг вэ гэхээр за та 50% нэг бол контролдож чадахгүй нэ энэ чинь угаасаа төрөлхийн юм байна. За 10% нь бол одоо тухайн газраасаа тэгэхээр 40%-ийг нь таны одоо контролд ор байна. Та одоо тэрийг өөрчилж чадах нэ те. Тэгэхээр энийг бид бүхэн ойлгосноор одоо хүний эмоц тэр мэдрэмж маань бас тэр фидбэк хүлээж авахд хэрхэн одоо бас нэлээд тийм одоо жоохон блок болдог тий. За тэгээ дээрээс нь хүний мэдрэмж тэр эмоц гэдэг чинь хүн чинь өөрөө ингээд storyteller буюу ингээд бүр түүх ярьдэн штэ тийм үү. Нэг хүнд одоо жишээлбэл нэг фидбэк өгөх гэж ингээд чи нэг тэрийг санаж нүгэл нэг түүх ярьдаг тий. Тэгэхээр тэр үед ямар мэдрэмжтэйгээсээ шалтгаалаад тэр хүн ууртай байсан бол ууртай түүхэл болоо өөрчдөг тий. Тэгэхээр одоо аз жаргалтай байсан бол аз жаргалтай болоо өөрчдөг. Тэгэхээр хүний тэр мэдрэмж эмоц чинь тухайн өгж байгаа фидбэкийг нь илүү одоо ингээд айлуу хитрхи томруулаад хитрхи одоо эсвэл багасгаад ингээд явчихдаг юм байна л да. Тэгэхээр тэрийг бол ингээд бид нэр айгүй яах хэрэгтэй юм байна. Тийм одоо гажуудлууд байж болдог учраас тэрийг одоо аль болох эмоцгүй те аль болох тэр эсвэл хүний өгж байгаа фидбэкийг энэ дээр эмоц хаана норцсон байна те аль дээр нь очиод давслаад хитрхи бахан пэр засгацсан байх юм уу те тэрийг нь айгүй ойлгож хүлээж авах хэрэгтэй. Нэг талаасаа нөгөө талаасаа тэр өгж байгаа хүн ч гэсэн тэрийг илүү жоохон одоо ингээд хязгаарлах ёстой юм байна л да. Хэрвээ тэгж чадах юм бол бид нөгөө яг зөв фидбэк гэж өгөн те зөв фидбэк гэж авах одоо боломжийг өөртөө бас олгоно гэсэн үг. Тэгэхээр эндээс бас энэ хүний санал болгож байгаа нь болохоор за бид хүн бас урд нь нэг mindset буюу хандлага гэд ярьж байсан шүү дээ тий. Одоо Carol Dweck бичсэн одоо mindset буюу зөв хандлага гэд ном уншиж байсан. Тэрүүн дээр нөгөө growth mindset буюу өсөн дэвжих сэтгэлгээ гэж ярьж байсан тий. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас өсөн дэвжих сэтгэлгээг илүү өөгшүүлж ярьж байгаа. Өсөн дэвжих сэтгэлгээ гэдэг маань хүн дандаа одоо өөрийгөө сайжруулах дээр хамаг анхаарлаа төвлөрүүлдэг тий. Тэгэхээр сайжруулахын тулд дандаа фидбэк буюу тийм одоо санал шүүмж өөртөө ингээд хүлээж авдаг. Тэрийг ингээд хүлээж авахд илүү бэлэн хүлээж аваад өөртөө ингээд зөвөр шингээгээд өөрийгөө сайжруулсан хувилбар болгоход нь тэрийг ашиглаж чаддаг. Тэр хандлагыг болохоор өсөн дэвжих сэтгэлгээ гэж байгаа. Тэгэхээр өсөн дэвжих сэтгэлгээг бид нэр хэрвээ ингээд төлөвшүүлээд ингээд явж чадах юм бол бас энэ фидбэк хүлээж авахд те бас өгөхөд илүү одоо амар байх болно гэж. За дараагийнх нь хэсэг рүү ингээд орё гэж бодож байна. Одоо бол ерөнхийдөө фидбэкийг яавал илүү одоо нээлттэйгээр авах боломжтой вэ гэдэг талаас нь одоо ярьлаа шүү дээ тийм. За тэгээ дараагийн хэсэгт нь болохоор ерөнхийдөө фидбэк яг conversation буюу одоо яриа хийж хахад хэрхэн одоо фидбэк ярианд нь оруулах вэ гэдэг яг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх гэдэг тухай дээр сүүлийн хэсэгт нь яриа гэж бодож байна. За нэгдүгээр энэ хэсгээр нь болохоор ерөнхийдөө
тэр фидбек дээр хэл хязгаарыг тогтоох. Зарим тэгээд хэл хязгаарыг тогтоогоод хэл хязгаар тавих өөрийнхөө үүднээс тэ фидбек авч байгаа хүнийхээ үүднээс. Яагаад тэгэхээр ингээд заримдаа болохоор ингээд энэ фидбекүүд нь болохоор бүр ингээд чиний сонсомооргүй байгаа зүйлүүд бич болно тий. Сонссон ч гэсэн чамд сэтгэл санаагаар унах тийм зүйлүүд байж болно. Эсвэл одоо яг хиймээргүй байгаа зүйлүүд байж болно. Тэгэхээр энэ дээр яг хэл хязгаарыг тогтоох шаардлагатай. За тэгэхээр ерөнхийдөө 3 хэл хязгаарыг тогтоож болно гэж юм л да. Ерөнхийдөө нэг үгүй гэж хэлнэ гэсэн үг шүү дээ тий. Нөө фидбек авчаад тэрийг за ерөнхийдөө хиймээргүй байгаа зүйлтэй тэрэндээ яаж аятайх үг гэж хэлэх вэ гэдэг талаас нь тий. Хүн юм чи мэдээж ямар нэгэн эрх чөлөөтэй харахтай заавал хүний хэлсэн бүх тэр фидбек буюу за санал шүүмжийг аваад бүгдийг амьдрал дээр тусгах гэсэн үг биш. Зарим нь бас өвөө гэж өнгөрөх хэрэгтэй гэдэг талаас нь хэлж байгаа гэсэн үг. За тэгээд нэгдүгээрт нь болохоор хамгийн энгийнээр бол ерөнхийдөө за би энийг бол чиний саналыг бол тэ зөвлөгөөг авч чадахгүй нэ гэж зүгээр ингэж энгийн хэлэх. Би бас сонсохыг хүсэж байна. Би чиний хэлсэн зүйлийг сонслоо. Би ер нь энэ чиний хэлсэн зүйлийг өөрийнхөө одоо ирээдүйд харж үзэх болно. Нэг төрлийн input гэж үзээд харж үзэх болно. Гэхдээ одоо яг энэ хэлсэн зүйлийг чинь хийхгүй гэж ингэж дээр хэлэх. Ингэж хэлснээрээ авах юм бол ерөөдөө харилцаанд ч ихсэн ийм цоошин, цэвэр зүйлүүдийг хийж байгаа учраас буруу ойлголцлыг бол ерөнхийдөө хасдаг байгаа. Тухайлбал гэх юм бол одоо жишээ нь ингээл энэ ном дээр нэг жишээс нь болохоор хадам ээж чинь ингээд таны хорвонд зориулаад цэцэгч тий цэцэг ингээд аяг бэлддэг шүү дээ. Цэцэг бэлддэг хүмүүс рүү ингээд санал болгосон юм байна л да. Тэгээд тэрэнд нь хадам ээж та цэцэг бэлддэг тийм цэцэг арчилдаг хүн мэдвүү гэж асуухаа орно. Тэгээ асуусан чинь нөгөө хадам ээж цэцэг бэлддэг хүн гэсэн чи дараа нь өөр юм хэрэгэлсэн байх юм бол ингээд уурлаад тий чи яага миний санал болгосон зүйлийг хэрэглэхгүй байсан. Би чамд хэлээ үстэй агүй саныг санал болгосон шүү дээ гэж ингэж дараа нь маргаан гарахын оронд асуухтаа болохоор би хэд хэдэн цэцэг юм бэлддэг хүмүүсийг одоо бодож байгаа маа лист гаргаж байгаа. Та тэрэн дээр нэг нэмэх үү гэд анханаас нь асууж байгаа бол би таны фидбекийг авчиж магадгүй авахгүй ч хийж магадгүй. Гэхдээ юу ч гэсэн листэндээ хийчихье гэдгийг анханаас нь хэлж байгаа байхгүй. Тэгэхээр дараа нь болохоор чи яа сонгоогүй листэн дотор байсан гэл тэгээд аюу амар ихнаас шийднэ гэсэн. За хоёрдугаарт нь болохоор ерөнхийдөө би энэ сэдвэрийн тухай одоо ярмааргүй байна. Эсвэл болохоор би энэ сэдвэр ер нь ярих сонирхол алга гэдгийг ерөнхийдөө шууд ил хэлэх. За гуравдугаарт нь болохоор би энэ одоо харилцаанаас гарлаа гэдгийг бүр ингэ тассан цогсох. Энэ бол хамгийн экстрем кейс л байгаа юм л да. За тэгвэл ийм гурван байдлаар хэлж болно. За тэгэхээр хизээ яг энэ хэл хязгаарыг тогтоох хэрэгтэй вэ гэдгийг одоо мэдэх вэ гэхэлэр ерөөдөө ингээд тэр фидбекийг авч явах үедээ та ингээд сэтгэл чинь тавгуутай л тий ёо ямар хэцүү юм бэ би стенер би л хамгийн буруутай юм байна миний хийж байгаа зүйл юуч болохгүй байна тий эсвэл би хизээч энэ зүйлийг зөв хийж чадахгүй байна гэж бодогдохоор тийм фидбек өгөөд авах юм бол тий би ерөөсөө амьдрал дээр ерөөсөө над чиг юм муу хүн алга гэж бодогдохоор фидбекийг нөгөө хүн өгөөд авах юм бол харин энэ чи баундрыг бий хэл хязгаарыг тогтоох шаардлагатай. Учир нь юм бол танд өгч байгаа тэр фидбек гэдэг нь санал шүүмжиж маань таны ирээдүйн сайн сайхны төлөө та цаашдаа ингэж өсөн дэвчих тийм төлөө хийж байгаа тийм ямар нэгэн буруу зүйлээ сайжруулахын төлөө хийж байтал харин эсрэгээр таныг улам муу ийм сэтгэлийн сонин байдалд оруулах юм бол энэ чинь ари хэл хязгаар тогтоох шаардлагатай байна гэсэн үг юм дохио болж ирнэ. За тэгээд яг энэ чинь яг хэл хязгаар тогтоохдоо ямар асуултуудыг асууж болох вэ гэхээр таны тэр фидбек өгч байгаа хүн чинь таны өөрөө чинь характерыг атаклаад байна уу эсвэл таны тэр үйлдэлийг атаклаад байна уу тийм одоо чинь характер гэдэг чинь тэр чинь одоо өөрчлөх боломжгүй байгаа зүйлүүд байж болно тийм гэхдээ тэр үйлдэл бол солигдох боломжтой чи ийм зүйлээс учраас дараа нь ингэж хийвэл зүгээр гэж хэлхийн оронд чи бол ёстой нэрээ өөдгөө навшин амтэн тийм чи л болохгүй байна гэл ингээл дайрах юм юун дээр болох байлсан мэддэхгүй тийм ингэх юм бол энэ ерөөсөө фидбек болий гэд зөрөгтэй хэлэх боломжийг олгож байгаа гэсэн. За дараач нь болохоор харгас хэрцгий зүйл фидбек өгч гинөө ингээл бүр ингээд шууд нөгөө хүнийг чи одоо бойл зогс тий дугуй эндээс гар зайл гэх ийм байдлаар фидбек өгч байна тий чиний хийс үйл тэгхийн бол энэ бол фидбек биш энийг бол болиулах хэрэгтэй. За тэгээд дараач нь фидбек нь болохоор ингээл фидбек ингээл хийгээл юм хилээд тэглээд дараа нь дандаа ингээл цаанаас нь хойноос юм гарч ирэл нэгийг засчаал гасан дараачихын юм зас гэл ингээд гаргаад байдаг. Энэ бол бас онцгой ш. Ялангуяа тийм харилцаан дээр одоо их гарч ирдэг шүү дээ. Найзуудын ч юм уу эсвэл нэг хосуудын харилцаан дээр бас тийм гарах хандлагатай. Энэ бол
Энэ дээр бол анхаарах шаардлагатай зүйл. За тэгээд дараагийн нэг зүйл нь болохоор хоорондынхоо харилцааг одоо юу гэдэг одоо дэнчин тавьж гинэ гэж юмстэй. Хэрвээ чи энийг хийхгүй бол би чамайг хаялаа. Чи намайг хүндлэхгүй нэ гэсэн үг. Гих мэдчихлэн те. Чи ингэж дэнчин тавьж гин те. Чи би чамайг ингэж хэлээд тахад чинь ингэж хийхгүй байгаа бол би чамаас одоо явлаа. Эсвэл чи энэ ажлаас гар халлаа гэдэг ч юм уу. Ингэж хэлж байгаа гэдэг чинь тэр чи ийм зүйлийг хий гэж өгч байгаа тэр фидбек те санал шүүмж нь ерөөсөө зөв биш байгаа байхгүй юу? Атаас тийм амар харилцаагаа зогсоо гэдэг ийм дэнчин тавьж байгаа гэдэг бол маш аюултай байна гэсэн. За тэгээд дараачих нь болохоор ерөөдөө дандаа л чийл хамаг дандаа зүйлийг сольдог тийм талбар энэ чинь фидбек гэдэг чинь өгөж авч байгаа болгож харилцан хоёр талын урсгалаар явдаг зам шүү дээ тий. Тэгэл юм л бол дандаа чийл өөрчлөгдөг өстэй. Чийл болохгүй байна. Чи энийгээ хий би зүгээр гэл ингээд одоо ажлын харилцаан дээр ч гэсэн тийм биж болно тий. Менежерүүд чинь шамруу ингээд фидбек өгсөн чинь дараа нь менежерүүд буцаагаад фидбек өгөх хэрэгтэй. Компани бас өөрчлөгдөх шаардлагатай. Энэ чинь бүгд хүн биштэй ажил байгууллага компани систем гэдэг зүйлүүд маань байн хоорондоо фидбек өгч авалцаж болж байгаа үгээс хоорондоо ярилцаж өөрчлөгддөг. Гэтэл чийл ганцаарх нь өөрчлөлт хэрэгтэй болоод байв. Тэр бас асуудалтай байна гэсэн. За тэгээд фидбек өгч байгаа хүн чинь таны яриаг ерөнхийдөө таны тэр филинг те яаж мэдэрч байгааг анхаарч харж яах гэдэг бас анхаарах хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхгүй бол ингээд фидбек өгөөд энэ зүйлийг хийхин төлөө амьдралд төлөөстэй амар их сэтгэлийн дарамтанд орчоод явж байгаа. Тэрийг чинь ойлгохгүй байх мал бас энэ чинь бас асуудалтай зүйл байна гэсэн. За тэгэхээр эдгээр зүйлүүдийг ингээд хэрэглээд ирэхлээр ерөнхийдөө асуудал энэ фидбек өгч байгаа энэ өгч авч байгаа зүйл дээр ерөнхийдөө анхаарал хандуулах хэрэгтэй. Улаан туг босгох хэрэгтэй. За тэгэхээр яаж эдгээр зүйлүүдийг ингэж фидбека gracefully тий яг gracefully гэдэг чинь тайвнаар үнэнчээр ойлгуулах ярих тэрнээс ингэж гарах вэ гэж тий. Тэгээ за нэгдүгээрт нь болохоор be transparent буюу нээлттэй байх хэрэгтэй. Яг үнээл. Чиний энэ фидбек чинь надад ингэж санагдаж байна. Тийм болохоор хоёлаа ерөөсөө дахиж бодъё. Би яг үнэ ингэж хэлж байна. Яг үнэ хэлэх хэрэгтэй. За тэгээд нөгөөт нь болохоор өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсох. Заримдаа шаардлага гардаг. Өөрийнхөө байранд хатуу зогсно. Гэхдээ фидбек өгсөнд нь баярлах хэрэгтэй. Тэр хүн бас нөгөө өгч байгаа хүн чинь бас зориг гаргаад хэлсэн байгаа шүү дээ, тий. Тэр зүйлийг бодон байж байгаа зориг гаргаж хэлсэн ба тэрэнд нь бас ингэ талархах хэрэгтэй байдаг. За энэ дараагийн техник нь бол зүгээр санагдсан. Гэхдээ гэдэг үгийг хэрэглэснээс илүүтэйгээр харин эсвэр тим бөгөөд буюу тэгээд гэдэг тэр үгийг хэрэглэл зүгээр одоо шинэ англиар болох юм бол but гэдэг үг шүү дээ. Гэхдээ гэж тэрийг хэрэглэснийхээ оронд and бас гэж хэрэглэх хэрэгтэй юм л да. Тэгээд одоо тухайлбал гэх юм бол ээж авчин чамайг жишээлбэл мэрэгчлээ салахыг хүссэн тий. Чамайг одоо эдийн засаг ч юм уу хуульч заавал харин чи өөр урлагийн хүн болмоор байдаг. Тэгээд мөр ингээд хоорондоо тэрсэлдээд боо юм болж байдаг. Тэгээд чиний хувьд бол хэрвээ урлагийн хүн болчих юм эдийн засаг юм хуульч болох юм бол чиний амьдрал чинь бүр ямар ч утгагүй болох гэдэг юм санагдаа. Чи бүр урлагаас л хамаг тайшил авдаг хүн байж болно шүү дээ тий. Тэгээд ээж аавынхаа өдөртөл өсгсөн зүйлийг нь ботхоор чи бүр ингээд сэтгэлээр унаад яаж энийг зохицуулах вэ? Маш хэцүү байж болно. Гэхдээ зориг гаргаад энэ дээр хэлэх юм бол фидбек нь ямар зүйл байж болох вэ гэхээр аав ээж би таныг ойлгож байна. Тэгээд би бас ойлгож байгаа учраас би ийм шийдвэр гаргалаа. Тэ? Аав ээж би таныг ойлгож байна. Гэхдээ би ийм шийдвэр гаргалаа гэхээр хоёр эрсдэлс юм болчиход байгаа байхгүй юу? Тэрнийх нь орно аав ээж би таныг ойлгож байна. Тэгээд бас дээрс нь би амьдралынхаа өөрийнхөө тухай бодоод ийм шийдвэр гаргалаа гэж хэлэх нь арай нөгөө нэг авч байгаа хүндээ ч гэсэн илүү өгч байгаа хүндээ авч байгаа хүндээ болохоор ингэж зөөлнөр бодог гэж хэлж болно тий. За хамгийн тэгээд сүүлд нь болохоор хэрвээ чи фидбекийг авахгүй гэдэг ингээд шийдчих юм бол чамд ямар үүрэг байгаа гэхлээр нөгөө чиний хийж байгаа зүйлсийг чинь өөрчлөгдөх болчихлоо шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хүмүүстээ үзүүлж байгаа импактыг нь ямар нэгэн байдлаар багасгах шаардлага гарна. Энэ зүйлээр заавал ямар нэгэн байдлаар акшн буюу одоо үйлдэл хийх шаардлагатай болно. Тэгэл нэг л би дураараа хүн би ингэж хийхгүй чи юу бодож байгаа хамаагүй ингэж орчих биш. За би чиний хийж байгааг ойл сонслоо. Гэхдээ би тэрээс хийж чадахгүй нэ. Гэхдээ ямар нэгэн байдлаар хоёлаа өөр талаас нь одоо чиний бодож байгаа зүйл чинь одоо зөөлрүүлээ ч гэдэг юм уу те. Энэ асуудлыг ямар нэгэн байдлаас нь шийдье гэж хэлэх хэрэгтэй гэж. За дараагийн нэг зүйл бол ерөөхдөө яаж энэ харилцан яриагаа навигейт буюу ингэж чиглүүлэх вэ гэж яригдж байгаа юм л да. За чи яриаг чиглүүлэхдээ бол ерөөхдөө яриа бол
гурван төрлийн бүтцтэй гэж ярьж байна. Эхний хоолоор opening буюу эхлэл хэсэг, оршил хэсэг, тэгээд яг гол яриа, тэгээд сүүлийн төгсгөл хэсэг. За тэгээ оршил хэсэг дээр хамгийн чухал нь болохоор хүмүүс хөвчлэн фидбек хоорондоо өгч авалцахтаа алддаг нэг зүйл нь болохоор оршил хэсэг дээр энэ яриаг юуны тухай ярих гэж байгаа ямар төрлийн фидбек өгөх юм те тэгээд энэ өгч байгаа фидбек нь болохоор хоорондоо ярилцаад асуудлаа шийдэх юм уу эсвэл та бүр шийдсэн тийм final decision юм уу гэх мэтлээ эдгээр зүйлүүд хамгийн түрүүнд оршил хэсэг дээр тодорхойлох шаардлагатай байдаг. Хөвчлэн энийг алдснараа нөгөө яриа маань буруу тал руугаа хандлагатай байдаг тийм. Эхний энэхүү оршил хэсгээр ярианыхаа төв нь буюу өнгө аясыг тодорхойлно гэсэн. Анх хэлэхдээ ууртаа хүн хурж ирэл би энийг чинь гихмээр энэ гэхийн оронд тийм. Хоёулаа сайхан ярилцсан. Юу болохгүй байна? Юу н хоорондоо зөрөөд байна? Энэ чи надад ямар зөвлөгөө өгмөр энэ эхлээд сайхан ярилцсан. Тэгээд дараа нь юу хийхийг тодорхойлъё гэд ийм эерэг өнцгөөс нь эхэлж хамгийн анх яриагаа эхлэх шаардлагатай. Судалгаан дээр ингээд гарсан юм байна л да. Хосуудыг ингээд ерөөдөө 15 минут хооронд яриад тэг эхний 3 минутанд нь ерөөс эерэг өнгө аястай байна уу, сөрөг өнгө аястай байна уу гэдгээс нь шалтгаалаад хэрвээ сөрөг өнгө аястай байх юм бол тэр ярианы ерөөхдөө ойролцоогоор 96% нь хоорондоо хэрэлдэд ингээд салж байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн анхны ярианы өнгө аяс эхлэх тэр төвн нь бол маш чухал гэдэг юм байна. За ингээд тэрийг ингээд тодорхойлж хараа гол яриандаа орж эхэлж байна л да. Тэгэхээр гол яриандаа бол ерөөхдөө ярьж байгаа хүнийг нь маш сонсох хэрэгтэй. За тэгээд ярьж байгаа хооронд чинь ямар нэгэн сэтвэсээ хазаах түрүүний нагийн хэлжсэн сэтвэсээ хазаачсан юм гарч ирэх юм бол цэнчэн зогсоогоод та өөрөө яг шүүгч шиг хараад те. Тэгтээгээр та өөрөө ярианд оролцож байгаа боловч шүүгч шиг гадна талаас нь хараад за хүлээж агаар хоёулаа шал өөр юм ярьчих шиг болоо. Хоёулын гिचсэд энэ шүү дээ те. Хоёлоо болохоор одоо өөр сэдвэр хазаагаад байна. Яг ярианд айгүйх болдсон шүү дээ. Нэмэдсэн чи хадуурсан явж байдаг шүү дээ. Тэгээд нөгөө тэндүү ингээд бүр ингээд ороод би эндээ аймаар нөгөө дискшн хийсэн. Тэрний хооронд за яг ярианд л гоо орё. Би одоо бит хоёр болохоор тэр асуудал ерөөс шийдэг байгаа гэд ингээд хазаах. Тэгээд хамгийн сүүлд нь за эндээс ямар асуудлыг шийдэж болох вэ? Ямар үр дүнд хүрвэ гэдгийг хамгийн түрүүнд бас ингэж хийх хэрэгтэй. За ингээд эцэст нь болохоор ерөнхийдөө closing гэж хэсэг байгаа. Тэрэн дээр нь болохоор цаашдынхаа ямар акшн авах вэ? Ямар зүйлийг хийх вэ гэдэг план, акшн план гаргуул ерөнхийдөө бол хамгийн зүгээр байдаг. Хамгийн тэгэнгүүт чинь тэрийг яаж үнэлэх вэ гэдэг бас хоорондоо тохирчих хэрэгтэй. Тэгэхээр дараачийн одоо фидбек өгөөч авалцах. Ярианд ч юм бол ингээд амар хэрэг болж байгаа юм л да. Найзуудын ярианд ч гэсэн байж болно шүү дээ. Чи дандаа ингээд өгдөө шүү дээ. Энийгээ засаач гэл ингээд чи стендер битрийг ингээд яриан дондор амар таслнаа гэлдэг гэдэг ч юм уу те. Тэгхэмээ чинийгээ болооч гэдэг. Тэгэнгүүт бол дараа яг намайг яриа таслахт нь яг хэлээрээ ингээд яг би одоо нэг сансан байгаа. Та хэд хэлэх юм бол би юус уурлахгүй. Яг ингээд намайг ингээд тасгал хийгээд явъя ч гэдэг юм уу те. Их мэдлэн байдлаар одоо хийх боломжтой байдаг байх нэ. За. За тэгэхээр сая тэгшээ бас яг ямар акшн те одоо ямар алхам авч болохгүй гэд яг сая яриагаа дуусгаж штэ. Тэгэхээр энэ дээр дараагийн бүлэг дээр яг ингээд 5 акшн буюу те ийм хариу арга хэмжээ авч болно гэж тодорхойлсон байгаа юм л да. Тэгэхээр тэрийг маш товчхон яриа. Нэгдүгüүрт нь болохоор яг нэг зүйлийг л авъя. Яг тэгэхээр ингээд хитрхи олон фидбек ирэх юм бол хүн айгууд нөгөө тэр үндэ айгуу стресстэй юм байна л та тий. Тэгээд бид нэрээ бүгднийг яг ойлгож зөвлгүүлж авах уу тэгэл эмоц орж ирнэ тэгэл тэрнээсээ исэн болно. Тэгэхээр ерөөсөө за яг би яг юуг өөрчилчих юм бол ингээд одоо танд одоо илүү болох гэдэг юм уу тий. Тэгэхээр ерөөсөө нэг зүйлийг л яг одоо ярилцъя. Тэрийг хүлээж авъя гэд. Тэгэх юм бол илүү их хялбар болчихно. За хоёрдугаарт альва өөрчлөлт одоо өөртөө гаргана гэдэг чинь тийм амар зүйл биш. Тэгэхээр ерөнхийдөө өөрчлөлтөд бол нэг тийм J-curve гэж ярьдэн шүү дээ. Нэг доошоо унаал ингээл явж байгаа л тэгээ буцаад ингээд нилээн өсөө өвчдөг тий. Тэгэхээр альва өөрчлөлт эхлээд ингээд хийгээ явж байхад бол ингээл бүтлгүүтэй болохгүй бүтэхгүй байгаа юм шиг бодогдоод байдаг. Яагаад гэх юм бол тэр өөрчлөлтийг хийхэд ингээд тэр нөгөө одоо графикийнхаа тэр одоо ёроол руу тий одоо нэгсэнтэй хасах руугаа орц явж байгаа байхгүй юу. Тэр үеийг нь хамгийн гол нь тэгээ одоо өөрийнхөө сэтгэлийн хаттаа тэгээд тууштай байдлаараа ингээд даван туулах хэвээр. За тэрний дараа бол яг хүн өдөр өөрчлөлт нь өөртөө шингээд ирэхээрээ илүү урд байснаасаа улам сайжраад явчихнаа. Тэгэхээр хэрвээ би энэ өөрчлөлтийг хийхгүй байх юм бол одоо чамд гарах тэр хор уршиг нь юу вэ
тэр талаас нь бас бодож үзэх хэрэгтэй байна л да. Хэрвээ тэр хор уршиг нь амар том юм байх юм бол тэгвэл яаж игээд тэр өөрчлөлтийг бол одоо өөртөө хийх хэрэгтэй. За 3-дугаарт нь болохоор бид нэр коуч гэж ярьдаг тийм үү, дасгалжуулагч гэх юм уу, багш гэх юм уу. Хэрвээ тэр фидбек өгж байгаа хүнийг за энэ нэг багш нь надад хэлж ин ч юм уу те, эсвэл одоо миний дасгалжуулагч коуч надад хэлж ин гэж хүлээж авах юм бол тэр илүү одоо тарих юм уу те, илүү хүлээж авахд хялбар байдаг юм байна л да. Тэгэхээр бид нар бас фидбек өгөхдөө ч гэсэн ер нь одоо коуч маягаар те, одоо коуч гэж бодоод за авах юм бол илүү хялбар болдог. Аль талдаа хялбар болдог юм байна. За мөн 5 дугаарт нь болохоор invite them in буюу үнэхээр энэ хүнээс өгд болох юм бол энэ хүн надад айгүй тийм зөв фидбек өгнө гэсэн одоо хүмүүс байдаг да. Тэр хүмүүс нь бас заавал хүмүүст очиод фидбек өгөө яваад идэх юм байна л да. Тэгэхээр тэр хүмүүсээ өөрөө тодорхойлж чадах юм бол тэднээс ингээд урьж авчирж байгаа тэр хүмүүсээс фидбек авах хэрэгтэй. За тэгэх юм бол яг өөрөө те одоо итгээд үнэмшээд очиж байгаа хүнд болгон одоо альва хэлсэн зүйлийг нь хүлээж авахтаа илүү одоо өөрөмсөг байдаг. Нэгдүгürt. Хоёрдугаарт тэр хүмүүс нь бас яг дандаа очиод ингээл те албаар ч юм уу фидбек өгдөггүй бол яг ингээд чин сэтгэлээсээ фидбек өгөх магадлал нь өндөр. Тэгэхээр тийм боломжийг битгий алдаараа гэж хэлж байгаа юм. За тэгээд хамгийн сүүлийн бүлэг маань одоо organization буюу те одоо тийм аж ахуй нэгж ч юм уу эсвэл байгууллага те одоо компани хувьд яг фидбек гэдгийг одоо яаж төлөвшүүлэх вэ? Тэгэхээр фидбек уртлын бүлэг дээр бас ярьжсэн фидбек систем те хүмүүсийн хоорондын харилцааны систем. Тэгэхээр нэрөөсөө аж ахуй нэгж одоо байгууллагууд төр бол системээр нь харах хэрэгтэй. Тэгэхээр тэр байгууллага дээр ажиллаж байгаа систем соёлд нь болохоор фидбекийг өгдөг, авдаг, хүлээн зөвшөөрдөг тэрийг бас те одоо заавал муу зүйл гэж ойлгодгоо те харин ч одоо тэр хүнийг үнэлэг үнэлэмжинд ч юм уу эсвэл ажилтаа ингээд уяад өгөх юм бол энэ нь ингээд соёлд нь шингээд те тэр фидбекийг өгөхдөө авахтаа хүмүүс илүү нээлттэй, илүү аюулгүй тэр орчныг нь бас бүрдүүлж өгсөн тим системтэй байх юм бол тухайн байгууллага те одоо хүмүүс нь хоорондоо зөв ойлголцдог, тэгээ улам сайжирдаг те тэрнээс ингээд айгу зөв зүйлүүд их зөндөө гарч ирдэг юм байна л да. Тэгэхээр энийг одоо яаж ингээд системтэй зөв гаргаж ирэх вэ? За тэр систем дээр жишээлбэл аливаа нэг ажиллахгүй байгаа алдаа ч юм уу те тэрийг ингээд хамгийн гол нь тэр системийн өөрөө тэр одоо процессороо засах чадвартай ууланд бол байх хэвээр. За тэгэхээр за тэгжээж нөгөө яг систем маань те одоо яг бодит утгаараа айгуу сайн ажиллах юм байна л да. Тэгэхээр үлгэр жишээ томоохон одоо хэдэн зуун мянган ажилчинтай те одоо үндэстэн дамсан томоохон корпорацооч гэдэг юм уу те тэр олон зуун мянган хүнийг яаж тэгвэл зөв соёлд нь авчираад ингээд тэр компаниуд амжилттай яваад байна те. Тэгэхээр энэ бол тэр компаниуд сайн ухаад үзэх юм бол фидбек өгдөг авдаг те айгуу зөв системтэй л байгаа л та. Тэгэхээр тэр соёл нь тэр систем нь өөрөө хүмүүсийг сайжрахад улам илүү сайжирч те илүү суралцаж за нэгнийхээ алдаа оноог шүүмж одоо нээлттэй ярилцж те тэрнээсээ нэг эмоцтой хүлээж авахгүйгээр харин ч тэрийг нэгнийгээ сайжруулах болохгүй байгааг нь болгох тэр боломж талаас нь ингээд системээр ажилдаг бол айгүй хамгийн оновчтой те. Тэгэхээр тэр одоо суралцах тэр соёлыг л бүрдүүлэх ёстой. За тэгээд тэр өсөн дэвжих сэтгэлгээтэй одоо компанийнхаа соёлдоо системтэй хүртэл оруулж өгөх ёстой те. Тэгэхээр тийм учраас хүмүүс өөрсдөө чаленж хийхээс те сорхоос айдаггүй. Сороод сайжрахын тулд фидбек гэдэг маань өөрөө зайлшгүй шаардлагатай зүйл болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас ингээд соёлдоо оруулж яаж те хүмүүс нь өөрсдөө сайн суралцагч байж те. За тэр суралцагч байгаа хүмүүсийг урамшуулж яадаг. Тэр хүмүүс нь бас зөв байдаг. За тэр хүмүүс нь буцаад фидбек авсан ч өгсөн ч тэр нь илүү нээлттэй, аюулгүй те хүмүүсийг одоо тэр нь тархин автоматар хүлээж аваад аюул занал гэж ойлгодоггүй те. Яг тийм одоо соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй байна л да. За хэрвээ тэгж чадах юм бол бид нар бүгдээрээ тэг хичнээн олон зуун мянган хүн ч хамаагүй бүгдээрээ яг тэр соёлд нь шингээд те фидбекийг ингээд зөв гормоор нь ашиглаад илүү сайжирч бүрэн боломжтой байдаг юм байна. За энэ хүрээд
за бид хоёрын маань ингээд ном маань өндөрлж байна. Тэгэхээр фидбек гэдэг өөрөө сэдв маань тий одоо шүүмж гэх юм уу, санаа оноо гэх юм уу. Энэ бол бид залангуй залуучууд бидний хувьд бол ингээд зайлшгүй хэрэгтэй өөрөө сайжрал гэж бодож байгаа бол ямар нэгэн алдаагаа засъя гэж бодож байгаа бол тий эсвэл одоо өөрөөсөө илүү хүмүүстэй адилхан хэмжээнд очил гэж байгаа бол фидбекийг хүлээж авдаг тий зөв хүлээж аваад тэрийг өөртөө шингээгээд амьдрал дээрээ ашиглаад тий алдаагаа засаад улам сайжраад явах одоо тэр боломжийг бол өөртөө заавал олгох ёстой. Яг зөв. Тэгээд ерөнхийдөө амьдралд маш олон төрлийн фидбекүүд гарч ирдэг тий. Зөвхөн ажлаас гадна найз, нөхөд, гэр бүл аав ээжээс ч хүртэл таны хийж байгаа үйлдэл болгонд фидбек гэж байгаа. Жишээлбэл дүү чинь тань руу хараад инех, таны хийсэн зүйлд чинь баярлаад инех гэдэг чинь бас нэг төрлийн фидбек шүү дээ, тий. Тэгэхээр энэ олон зүйлүүдийг ерөөдөө анзаарч тэгээд өөрөө хамгийн гол нь ном дээр ер нь хэлжсэн нь бол би одоо ингэж л ойлгож байна л дээ. Open minded ямар нэгэн зүйлийг хэлэхэд нь гэж нээлттэй ихлэ хүлээж авах хэрэгтэй. Юу болоод энэ хүн яагаад ингэж хараад байна гэдэг талаас нь тий. Тэгэх юм бол яг нагийг хэлсэнчлэн ерөнхийдөө энэ өсөн дэвжих энэ цаашдаа энэ зүйлч чинь бол хэрэг болох зүйл байнга байгаа шүү гэдэг тийм санаа байлаа. За тэгээд подкаст өндөрлөхөөс өмнө спонсор дуртай гэж бодож байна. Манай Think Pharma байгаа. Эрүүл амьдралын хэв маягийг түгээцгээе. Эрүүл мэндэд чанарын эрхэмлэгч подкастын ивэнтгийч Think Pharma. Think Pharmад маш их баярлалаа. Маш олон жил одоо ингээд хамтдаа байгаа юм шиг санагдаж байна. Одоо ч нэр олон жил болох чинь шүү тий. Тий 2 олон жил гэдэг чинь тий одоо тий штэ 3 4 жил одоо бид нар хэлснээс хойш 4 жил гэдэг чинь бас олон жил тооцогдсон тий. Тий. Яа баярлаа. За энэ хүрээд бид хоёрын маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Та бүхэнд бас таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За мөн одоо энэний дараа тэр одоо фидбекийн талаар илүү хүн болгон өөрөө илүү судлаасаа, уншаасаа тэгээд өөртөө амьдрал дээр хэрэгжүүлээсэ гэж одоо хүсээд энэ хүү подкастынхаа дугаарыг өндөрлөв.